За сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ ярьж өгөх кино маань 2022 оны Save the People хэмээх хойд солонгос дөрнөх үйл явдлын талаар харуулах кино үлээ. За энэхүү кино нь IMDb-гээс 6.3 үнэлгээтэй. За 2 гол дүр болон бусад туслах дүрээс бүрдэнэ. Киноны гол дүрийн эрэхтэй маань энгийн нэг ардын хүү тогож цэргийн дүр тоглох ба за уг дүр тоглосон жүжигч нь Young Woo Jin гэх нэртэй хүн байна. За нөгөө гол дүр болох дивизийн командлагч ихнэрийн дүрд Ji Ang гэх нэртэй хүн тоглосон байна. За дивизийн командлагч гэж байгаа нь болохоор 5,000-аас 30,000 цэргийг хариуцж өдөртдөг тийм том хүн гэсэн үг. Тийм болохоор манай нөгөө гол дүрийн хувьд бол их л том хүний ихнэр нэлээ ирэх мэдлэлтэй. За нөгөөх нь жирийн тоогооч цэрэг байх нэ. За интервьюсны дараа киног эхлүүлцгээе. I'm the motherfucking Киноны эхний үзэгдэл манай тоогоо цэргийг командлагч маань вахтаж бусдаас дээр эмгижэлснээр ямар нэгэн ажил таалах гэж байгаа нь тодорхой болно. За үзэгдэл солигдоод дараагийн үзэгдэлд нэг дарган дөөнд командлагчийн гэрт үйлчлэх даалгавар тушаал өгнө. За өдөр тутмын гэр болон ахуйн ажлыг яг таг хийж байгаа түүний хичнээн хариуцлагатай болохыг харуулна. Түүнийг цэргийн үүрэгт ажиллаа хийж байх хооронд хэдэн цэрэг түүнийг ажиллаж дооглох боловч манай залуу огт таахгүй. За үүний дараа манай гол дүр буун дуу сонсох ба очоод гартал өнөх цэргүүдийг манай командлагч толгой дээр нь шил тавиад бодож авахыг харна. За энэ үйл явдлаас нь гарахад манай командлагч манай гол дүрийг өмөрч байгаа хэрэг. Цэрэгт байсан хүмүүс бол тэгээд манай гол дүрийг командлагчийн торгон цэрэг болсныг ойлгож байгаа л үгтэй. Манай тоо цэргийг Могуан гэдэг хэдүүлээ одооноос Могуан гэдээ дуудъя. Могуаныг ажиллаа хийж байгаа хооронд командлагч ихнэр буюу Сорён за хэдүүлээ нэрийн хэлбэрчлэх үднээс Сокана гэдээ ирчээ. Түүнийг ажиглаастай. За дараагийн хэсэгдэр командлагч ихнэртэйгээ ярилцаж байх бөгөөд командлагч томилолтоор хэсэг хугацаанд явуулснаа хэлдэг. За ингээд Могуан Сокагийг харж хандах ойр зургийн зүйлсийг нь хийх ажилдаа үлдэж байгаа. Эхнэртэйгээ хамт үлдээх болохоор л манай командлагч хариуцлагатай цэрэг хайгаад манай Могуаныг сонгож. Тэд хоёулахнаа үлдэж Могуаныг юм хийж байх хооронд Сокана командлагчийн ширээн дээрх хойд солонгосын сүл тэмдэгтэй нэгэн байцыг газарт унгаана. Могуан сандраад очтол Сокана түнд ингэж хэлнэ. Байц байх ёстой газараа байхгүй бол надад чамтай уулзах хэрэг байгаа гэсэн үг тул дээш гарч ирээ. Маргааш нь Могуан командлагчийн гэрт иртэл өнөх байц байх ёстой газараа байсангүй. Тэрээр 2 давхарт гарах гэснээр командлагчийн хэлсэн 2 давхарт огт гарч болохгүй. Миний тушаалгүйгээр юу ч хийж болохгүй гэсэн үгийг бодож эргэлздэгч Сокаиг чи үгч бас хууль болохоор одоо ёстой яалтавдээ. Хаалган дээр очтол дотроос нь Сокана ор гэж захирангуй хэлнэ. Орж ирэхдээ Сокаигч маань орондоо унтлагын хувцастайгаа хэвтэж байх бөгөөд гэрлийн унтраалга эвдэрсэн янзал гэж түүнд хэлнэ. За ингээд Могуан гэрлийг янзалж хаад эцэгтэй би одоо явлаа гэтэл тэр түнд хоёулахнаа байхдаа намайг зүгээр л ихчээ гэж дуудаж хэлнэ. За энэ хоёр ч нэг л эвгүүтэй өвчлөө шүү. За тэгээд манай Могуанаас их нэртэй юу гэж асуун. Мань хүн чи их нэртэй бас хүүхдтэй гэдгээ хэл. Тэгээд дээрсэн Сокаигч өдөр бүр усанд ордгоо гэж Могуанаас асуухад манай Могуан ч ордгоо л гэнэ. За тэгээд пайз нэг давхарт ширээн дээрээ байх ёстой газараа байхгүй бол 2 давхарт гарч ирэхээ битгий мартаа гэж хэлээд явуулна. За өдөр хоног өнгөрсөөр Могуан маань ахуй ажиллаа хийсээр бусад зэргүүд бэлтгэлээ хийсээр л тэгээд Могуан ногоогоо тавихаар агуулах хүртэл тэнд өнөөх байц чинь байж гин. За манай Могуанч тэгээ хэлсэн ясаар нь дээшээ гартал Сокана буруу бүр хүлс үнэртэй байна. Усанд ороод ир гэж явуулна. Дахиж ирэхдээ дахиад одоо бүр 2 удаа орчоод иргээл явуулна. За Сокаигч жорондоо дотор хувцастайгаа л байж байна. Бурууд сандраст. За тэгээ Сокаигч санаагаа ойлголаад л байжсэн чинь манай прожект шударгаар командлагчаас айж би юм хийж чадахгүй л гин. За тэгээ Сокаигч маань аманд орсон шарт усыг бараг хилээрээ түлхлээ гэсэн ухааны нэмэлээд гараа явна. За манай Могуан харин гэрээс нь гарч ирээд ингэж хэлдэг. Энэ их хөөрхөн тайцсансар.
цавд цагаан байгаа нь юу н сайхан гэж. Манай эхнэр ч бас өдөр бүр тариалан эрхэлдэггүй байсан бол өөрөөс чинь илүү цагаан арьстай байх байсан юм. Царай нь хөөрхөн байгаа нь юу н сайхан гэж. Манай эхнэр ч бас өөр шиг чинь гоёо нүрэ бодвол өөрөөс чинь илүү хөөрхөн болно. Биес нь үнсэн модны үнэр гарлаа гэж юу н сайхан гэж. Манай эхнэрээс ч бас ийм үнэр гарна. Өдөр бүр усан дорох ядаргаатай болохоор л тийм үнэр гардаггүй. Юу вэ? Олигтой юм юу ч байхгүй юм байна штэ. Тэгсэн чинь Брогийн нэг дарга нэрэд манай могоныг загнаж өгнө. Соко ихчл алтаа шүү хүргэсэн юм шиг байна. Чи ардын төлөө гэсэн сэтгэлгүй байна. Тушаал дэвшмээр байна гэсэн биз дээ. Командлагч чамайг тушаал дэвшүүлэхэд эзэгтэй нэг л өглөхөд хангалттай. Гэдэл маргааш гэхэд эзэгтэй бодлыг өөрчилгөж тушаа. За энэ хооронд хэдүүлээ флашбэк хийн. Могоны өнгөрсөн амьдрал дээр тэрээр энгийн нэг ажилчин байсан ч Могоны өвөө ирээд цэрэгт яв намдор тэгээд тушаал дэвшээд хотод амьдрахаар бол тэд чамд хайрлж өсгсөн ганц охиноо шууд өгнөө л гин. Энэ үеэр бас ээж нь өвдөөд хурдан бэр авчир дүүл идэгнэ л гэж. Яа. За тэгээ борооч айрамд ороод хурмаа хийгээл тэгээ тушаал дэвшдэг. Тогооч цэргэл болно. Ингэж өнгөрсөн амьдралаа бодсоо шин удаж чадахгүй. Өглөө шууд Соко ихчрээ. Очоод одоо жинхэнэ хаалны дээр гэсэн чинь Соко ихч харин нүүргсэнгүй. Угаанч нэг өндөгний шүл хийгээд яваад очтол Соко ихч өдөөс нь битгий хуц бааз руугаа буц энэ төр гээл. Дарагт чи хэлсэн жилийн сүүлээр халагдаж болно. Эхнэрлүүгээ бошоохон яв гэлгэн. Бороо бүр сүхэр суугаад гуйж өгнө. Тэгсэн чи манай Соко ихч харин бүх хувцаа дайлаад биеийн тэмрийн талбайг 3 тойр. Ардын төлөө гэсэн сэтгэлтэй юм бол үнийг хий. Тэгсэн чи хариуд нь бороо шууд хувцаа тайлснаа. Игчийг очоо шууд үнсэж аваад хувц унарыг нь тайлаа. За тэгээ юу болохыг мэдчихэж байна те. Гэснээс энэ хооронд манай хүү их нэртэйгээ анхны шөнө өнгөрүүлж байгаа хэсэг бас харагдаад өнгөрнө. Эхнэр нь ойртуулахгүй сүултээ цусаараа тангараг бич. Тэгвэл ойртуулъя гэд. Яг тэгээ санаа нь бол өөрөөс нь цус гарахгүй л гэд тэгсэн юм байлаа л те. Тэгээ мэдхгүй өөр үнтэй байсан юм баз. Нөө тэгсэн чи харин манай Соко ихчтэй барилдаад тулсан чинь даавн дээр нь цусны толб байж ивэл яах вэ? За мэдхгүй. Могон гэрээс нь гараад нэгэ тамхи татах шууханы юм боллоо л байж итэл нөгөө нэг дээрлэгтэй гар хурж ирээ дахиад дээрлэхэд уннаа. Командлагчид ховлсон гэдэл үрд тэрний дэргэд байна гэж бодоо юу. За тэгээ маргааш нь Соко ихч дээр очиод би дахиад 2 давхад гарахгүй гэж их шийдэмгээ хэлнэ. Тэгсэн Соко ихч шууд л нүцгэн бие харуулаад за борооч тэгээд ирэх үе юм байна. Чи одоо тэгэл хэдийн юм ярилцаал омбож омбодол эхэлж байгаа юм да. За өдөр хоног өнгөрсөөр л мань хоёр улам татансаал тэгсэн Соко ихч гадагшаа гарч үзмээр байна гэж шүү. Яа. Командлагч ихнэр ихч хийцүү болтой шүү. За тэгээ борооч ихчийг богтолж аваал дугуугаа чигээл явж өглөө. За баг тэрэлж л орсон болтой. Гол ирэг дээр суугаал романтиклал. Усан дотор хүртэл омбож за дэрч. За тэгээ буцаа гэрт нь өргөж өгнө. Энэ хоёр ч бүр хаасайг үл романтиклдаг нөгөө ажлаа хийдэг боллоо. Юм аагааж байхдаа хүртэл нөгөө ажлаа хийх гинэ. Тэгсэн гадаа гинтл командлагчид илтгэх нь гээл цэрэг ойрлоод явчлаа шүү. За командлагч гэртээ ирээл манай залуу нөөл нүцгэн байхыг нь хараад шууд л буудаад унагаач. Тэгээд дараа нь Соко ихчийг яг буудаад гэд тэгсэн чинь зүуд байсан байж таарнаа. За борооч хар дар зэрэг шууд Соко ихчин гэрт очисон чинь ихч бас өвлчихсэн харагданаа. Адилхан л зүудсэн бололтой. Нэг харагдаал Соко ихчин бүр Могоныг чи миний нөхөр байсан бол ямар гоё вэ гээл. Тэгээ хамт хоол хийнэ. Бас л их өөр хэсэг. За тэгэл Соко ихч би өдийг хүртэл дими амьдраагүй гэдгийг хоёлаа тэмдэглэе гээл Сакамика уугаад. Биш. Сүүж уугаад алнаа. Тэгсэн Соко ихч Могонд дуудуулж өгнө. Яг энэ үеэр нь Могоны дарга Брог хэр ямар хувь байдалтай байгааг шалгахаар гэрт нэрнэ. За одоо ч бааларлаа да гэж ижил Соко ихч одоо сэрэг мандалтын дуудуулах болохоор чи дасгал хий гэж Могонд хэлнэ. Азар яг энэ үеэр дарган цонхоор нь харна. Соко ихч тэнд ойрлол дуугаа дуулаад илүү сайн хийж чадахгүй байна уу гэдэл борооч дасгал хийгээл. Дарга нь харангуйтаа хөөрхий зовж л байгаа мэн гэд яваад өгнө. За тэгээ найрч хавтгараад минь хоёр бүр командлагчийн ширээн дээр тас төврөлдөд унтсан байгаа харагд. За ингээд өдөр хоног өнгөрсөөр 2-7 хоногийн дараа руу шилж байна.
Цэргүүд тушаал авч хил рүү явнаа. Могуан юу ч мэдсэнгүй үлдэнэ. Ангийнхнууд тэднээс бүгд нүур буруулж эхэлнэ. Мэдээж Могуаны ард командлагч ихнэр байгаа болохоор тэр борооч бүр дөрдөө орчихсон шинэ харуулын зэрэг томрол хушны самарын тэр өгөөл явна. Тэгэл яг гэртээ орж ирж байгаа юм шиг л салан задгаа назгаараа. Тэгэл Соко эгчд хувцаа өгөөл угаагаа дэргээл тушаана. Тэгсэн харин Соко эгчийн зэгсэн самрыг харуулын зэрэгт өгцөн байгаа юм чинь. Жижи. За тэгээ Соко эгч өнөөх байз руугаа заана. Байз чаг байрандаа байж. За тэгээ Могуан дээшээ гараад тэр хоёр хэсэг муудалцснаа чи дээшээ гарч ирэх ёсгүй байз байрандаа байсангүй гэдэл бөөн юм болно. Тэгж тэгжснаа л очир зүггүй л нөгөө ажилдаа орно. Борооч уураа гаргаал өөрийгөө командлагч гэж бодоо юу гэдэл. Юуг нь алгадаад л юуг нь зулгаагаад л яа. За үүний дараа Соко эгч мань хамаг амьдралаа ярнаа. Тэгэл ямар ч ховцгүй энэ байшин ингээл хамт баймаар байна гэд уянгалж гарна өө. Гараад шууд хаалгаад өгжээл. За тэгээ манай хоёр ч ямар ч хувцсгүй. Өстой энэ дэндгүүл баах юм болж. За тэгсэн бороо сүултээ гадаа гармаар байна гээл. Соко эгч тэгвэл чи үүрд яваарай гээл дахиад модалцаад авна. Тэр хүн тэндээ бас токсик проблемаа. За тэгээ удалгүй уучраа олж гэрийнх нь хамаг ид юмсыг хагч болоодож уураа гаргаал. За ингээд тэд салах эс гүйцэтгэхээр хоёр давхар руу гарна. Хэсэг хугацааны дараа тэд гадаа гарч ирсэн байх ба командлагч маргааш ирэхээр болсныг Могуан Соко эгч хэлнэ. За харин хариуд Могуан ихчээ би хармаар байна гэж хэлнэ. Гэмт хүн гэлбэлцэн гэдэг чи одоо энэ шүү дээ хамаг юмыг сүтгэж хаглаал байсан. Соко эгч түнд урт хугацааны чөлөө өгнөө. Цэргийн баазаас хариу өртөлтөд гэртээ хараад байж байгаарай гэж хэлнэ. Маргааш өглөө нь Могуан машин цугаад командлагчийн гэрээс гарч явнаа. Түүнтэй харин командлагч зөрөөд гэрлүүгээ орно. Командлагч харин гэртээ орж сүйтгсэн бүх юмыг хамгуул цэвэрлэж гарна. За үүнээс нь харахад энэ үйл явдал өмнө нь болж байсан юм шиг. За ингээд Могуанч гэртээ харж өнгөрсөнд болсон зүйлсийг эргцүүлж сууна. Их нэртэйгээ таарамжгүй байдалд орж хатан маамж түүнийг доромжилж гарнаа. За тэгээ Могуан маань гэртээ байж чадахгүйгээд бааз руугаа буцна. За буцаад очтол харин юу болсон гэж бааз нь эзэнгүү орхигдсан байна. Цэргүүд нилээн ууртай хашаанаас гарч явах нь харагдана. За нэг дарагтайгаа таарад юу болсон талаар асуудал бааз нь татан угдахаар болсон гэж хэлнэ. Цэргүүд нь Америк цэргүүдийг алсан. За тэгээ бараг дайн дэгдэх шахсан. Алхахыг тушаасан командлагч хариуцлага хүлээхээр болсон гэдэл. Ингээд манай Могуаны тушаал дэвшгэн чибуухаа болж байгаамаа. Тэгсээр энэ дарга нь Соко эгчийн хоёрын явдлыг мэддэг байсан юм байлаа. Командлагч чамайг шийтгээгүй харин ч бүр гээл байжсэн хөгшин дарга нь гарч ирснээр чи гэр бүлэрээ хотын хамгийн том цахилгаан станцад ажиллана. Чи бүр тэр цахилгаан станцын шинэ даамл нь олно гэж хэлээд командлагчаас илүү цалинтай генерал шиг л том албан тушаал гэж хэлнэ. За ингээд бороо маань мөрөөддөг байсан зүйлдээ хүрч байгаамаа. Эхнэр хүүхдээ аваад хотод амьдрахаар бүр том албан тушаалд очиж байгаа. Могуан ч явахын өмнө Соко эгчтэй салах ёсыг ингээд хөгшин даргатайгаа хамт гэрт нь очино. За Могуан Соко эгчид нөгөө дуртай хушны самрыг нь ингэрийнхэн товчтой хамт өгнө. Соко эгч түнд улаан даванд ороосон зүйл өгнө. За энэ магадгүй нөгөө пайз ах л та. Хамгийн том мэдээ нь Соко эгч Могуанаас жирэмсэн болсноо түнд хэлнэ. За ингээд тэд өөр өөрсдийн замаар явж байгаа. Командлагч харин ажлын байранда өөрийн хамгийн одон медалаа буудаж гарна. За ингээд энэхүү үйл явдлаас хойш 15 жил өнгөрчээ. Манай хүч аль хэдийн хөшөрсөн үсэнд нь буурал суучихсан харагдана. Тэр ажилласаа гарч яваад их л том шилтгэн рүү очиод харуулын цэрэгт нь эцэгтэйтэй уулзах гэсэн юм аа. Шим Могуан гэх хүн ирсэн гэд түүнд хэлчих гэж хэлнэ. Харуулын цэрэг гэрлөө орж буцаж гарч ирчээд эцэгтэй заавгүй уулзах боломжгүй оронд нь танд захиа өглөө гэд өгнө. За харин Могуан хариуд нь өнөөх улаан даванд орсон пайзыг түнд эргүүлж өгнө. За тэрхүү захиан дээр ингэж хэлээд кино минь дуусж байгаа. Тусламж хэрэг болсон бол энэ цаасан дээр бичиж. Мөнгө хэрэгтэй бол хэдийг авмаар байна. Хаяга бичиж. За гэж бодол кредит автор сцентэй байжээ. Соко эгч нөхөртөө нутагтаа очиод ирья. Эцэг маань байхгүйч ах дүү нартайгаа уулзах хэмээн гэрээсээ гарна. Мөн цаана манай Могуаны хүү 15-наас хүрсэн байгаа харагдана. За ингээд игч гарч явснаас хойш гэртээ дахиж ирээгүй ба хинч хаашаа явсныг нь мэдэхгүй гэж хэлээд кино дуусна. За та нар харин юу гэж бодож байна?
Сокёгч Могвантай уулзахаар явсан болов уу? Яасан бол? За ингээд кино маань дуусаж байгаамаа. Энэ хүртэл үзсэн та бүхэнд үнэхээр их баярлалаа. Үзэхээс залхуу хүрдэг эсвэл амжитгүй ч юм уу? Тим кино байвал сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Би яриад үгүй. За хэрэг бичлэг маань таалагдвал лайк дарж бас subscribe хийгээрэй. Таалагдаагүй бол зайлгээд комент бичиж бас болно. Баяртай.